8:11. Өнөөдрийн сэдэв нэмэгдсэн өртгийн албан татвар бизнес. Монгол улсын хэмжээнд 178 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй. Өөрөөр сэдвэхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ердөө 58 мянга. Үлдэж байгаа 120 мянган компани X-Style гаргадаг. Үүний гол шалтгаан нь татвар хураамжтай холбоотой дарамт гэж бизнес эрхлэгчид тайлбарлаж байна. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа аж ахуй нэгж арилжааны банк аль эсвэл хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлж ажиллаа эхэлнэ. Ингээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нийлүүлэхийн тулд нэмэгдсэн өртгийн албан татварыг заавал төлнө. Ажилчдын нийгмийн даатгал 12%, үлдсэн орлогоос орлогын албан татвар төлнө. Дээрээс нь зээлийн дарамтанд орно. Шинэ бизнес эрхлэгч хөл дээрээ буцаж үйл ажиллагаагаа жиглэхэд цаг хугацаа төвчээр шаардна. Хой тормоогоор урд тормоогоо нөхөж хэсэг хугацаанд яваад эцэст нь хаалга барьдаг. X-Style буюу үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй аж ахуй нэгжийн тоол нэмэгддэг. Дараагийн анхаарах асуудал нь ашиг орлого олж байгаач нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл аль альнийг төлдөггүй хэсэг бүлэг хүмүүс бий. Тодорхойлбол зах зээлийн худалдааны төвүүдэд лангуу түрээслэгчид, малчид, тээвэрчид гэх мэт албан бус салбартай хөдөлмөр эрхлэгчид тэдний орлогыг бүртгэх, зохих ёсны татвар ногдуулах, татвар төлөх соёл сургах нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Амар Төвшин хэллээ. Тэгээ бүртгэдэггүй зүйлээс эхлээл бол татгалзах хэрэгтэй юм шиг. Бүгдийг бүртгэчих хэрэгтэй юм шиг. Тэрийн харин соёлд суртлаа баг баг. Ер нь Монгол хүн Оросоо улсаас татвар төлөх гэдэг соёлд одоо хүртэл сураагүй байгаа шүү дээ. Ялангуяа за аж ахуйн нэгжүүл ингээд шалгаар төвчээр ингээд юм болоод хувь хүн нарантуулын тэр олон худалдаач тэдээс их татвар авах гэдэг юм. Тэдний магадгүй төлөөд байгаа татвар төр гайлын байцаагч нар дээр очиж чадах. Тэгэхээр мэдүүлээд хэрэг бид бол ерөнхийдөө соёлд суртлаа бол уг нь тав байх зүгээр юм шүү гэдэг. Одоо та нар ч ингээд дэлгүүрийн альч лангуун дээр очиход нөөтөө авал 10 гол хасаад өгчилгээд байгаа шүү дээ. Зүгээр л дунджаар 5 бол хэн ч гэсэн 5% дээр нэг янз бүр асуудал үүсгэх нь баг байхгүй. Нөөтийн бүртгэгч буцаад төрүүлээд байгаа орлогын татварын дээр бас шууд нөлөөлөө явж шүү дээ тийм ээ. Тэгэхээр эхлээд бүгдээрээ татвар болох хэрэгтэй байна. Тэр нэг 50 саяас доош бол авдаггүй өрдгөө гэхээ болоод тэгэхэд авчаад дараа нь магадгүй тэр хуваарлт хөнгөлж хилэлт эсвэл тэр хөнгөлж хилэлцөхөөс илүү бодлогын зөв дэмжлэгийн чухал гэж болно шүү дээ. Ер нь аж ахуйн нэгжийн хувьд орлого нэмэгчлээвэл сайн, орлоготой бол татвараа бол төгссөн хэмжээнд бол төлөх нь өөрөө бол хэвэн шүү дээ тийм ээ. Өнөөдөр бол бид цаг үеийн нэг онцгой нэг юм яриад байгаа. Зарим улсад бол нөөт янз бүр байгаа шүү дээ. Мэдээж тогтцсон соёлтой улсад бол тэгэл 19 мөсч байх шиг байна. Тэрнээс ч өндөр байх шиг байна. Зарим улсад бол ер нь дунджаар 10 тэгээд 6 5ч байгаа нь байна. Тэгэхээр бид юуг дэмжих юм бэ гэдэг яг манайх шиг юм жижиг эдийн засгийн улс тэгээд нийт орлогын 50% нь топ 100 компани бүрдүүлдэг улсын хувьд бол бас бид арай өөр уян хатааж болох. Эсвэл буцаалтаа бид илүү нэмчих ч юм уу. Одоо ч нөөт ч өөрөө нийт татварын орлогын бараг 4.1 болчиход байгаа юм байна шүү дээ. Тэнгүүд сангийн яамны байр суурь бид эндээс татгалзах болохгүй гэдэг юм хатуу байр суурьтай. Тэгээд эн чи яг үндэ бол бүртгэлтэй голгуулаач хүнжис бусад газар бол өндөл бүртгэлгүй нөхцөл байдлыг бүрдүүлж чадлаа байгаа юм л да. Тэгээд уг нь бол одоо технологи нэлээд хүчтэй байна. Ер нь энэ анхан шатны түүхий үйлдвэрлэгч тэр нь экспортын баримжаатай үйлдвэрүүдээр бол бид өсөг нь татвар тавихаас л аргагүй байгаа юм л да. Гэхдээ энийг улс төрийн сонголт шүү дээ 200 гаруй мянган малч өрөх гээл. Гэхдээ алим болго ингэж яваад дунд чадныхаа боловсрол үйлдвэрлэгчдийг л бид энэгээр дамжуулж хүн байдалд оруулж байгаа юм л да. Нөөтгөө бахан түүхийд авна, боловсрол хийгээ борлуулна, нөөт нэмэгдээд өөрсдийнх нь тургуул болоо хорчно. Дэнжимхаас мах аваад бүтээгдэхүүн ихэд чинь татвар төлөөгүй байгаа шүү дээ. Тэгээд энд одоо юу гэдэг юм баяж бууз ихэд татвар нэмэгдчихэд байгаад л асуудал байгаа. Хөдөө аж ахуйн салбараас улсын төсөвт төвлөрүүлж байгаа татварын хэмжээ 70 гаруй хүн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Ажиллах хүчний 50% нь байдаг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдэг бэлдэгдэг томоохон салбар ийм бага дүнтэй байгаа нь татвар оновчгүй байгаагийн илэрлэгэж хувийн хвшлийн төлөөллүүд хэлж байна. Жишээ нь хоньны мах зарсан малчин нөөт төлөхгүй, малчнаас мах авсан дэнжимийн худалдааны төвийн махны худалдаачин төлөхгүй. Харин мах худалдаж аваад бууз бан шигээд борлуулж байгаа компани нөөт төлдөг. Мөн малчин ноолуур тушаагаад нөөт төлөхгүй, ноолуурын авсан худалдаачин төлөхгүй, угаагаад гаргаж байгаа үйлдвэр төлөхгүй. Эцсийн бүтээгдэхүүн болох цам цоёод гадаадын зах зээлд нийлүүлж байгаа компани нь төлдөг. Мөн гадаадын хөрөнгө оруулагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажилладаг үйлчилгээний компаниудад ч нөөт нь өөр болон ирдэг.
зарим тохиолдолд 20% болж нэмэгддэг тухай бизнес эрхлэгчид хэлж байна. Онч аудит компани захирал онц сүрэн Одоо энэ нөөтийн асуудал өнөөдөр яригдчихэж байгаа. Тэгэхээр бизнес бол уг нь нөөтийг бол төлж байгаа төлөгч бол эцсийн эрхлэгч л байгаа тийм иргэд байгаа. Тэгээд эцсийн эрхлэгч бол нөөтийг 10%-аар төлдөг байсан. Сүүлийн үед одоо 20% нь буцааж олгосноор бол энэ татврын дарамт бас 8% болж буураад байгаа. Гэхдээ энэ нөөтийн татврыг бол бизнесүүд зөвхөн нэг нөгөөдөө шилжүүлээд улсад тушаах байдлаар хүмүүсээс авсан нөөдөө буцаагаад төсөвт тушаах тийм агентийн үргэлж гүйцэтгэж байгаа. Нөөтийг одоо цуглуулж аваад улсад төлдөг агентийн үүрэг. Ийм агентийн үүрэг л гүйцэтгэх ёстой бизнесүүд. Тэрийг бол бодлогоор ингэж дэмжиж яг ингэж гаргаж өгсөн байгаа л да татрын хуулиараа. Гэтэл өнөөдөр одоо сая өндөр өгшин хэлж байгаа шиг энэ замын дунд нь олон жижиг сажиг өөрчлөлтүүд нөөтийн хуулинд их ороод байдаг. Ерөнхийн нөгөө үндсэн зарчим, үндсэн нөгөө бизнесийг дэмжих бодлоготойгоо нийцэхгүй өмцөм нэг юм өөрчлөлтүүд ороод байдаг. Тэр өөрчлөлтүүдээс болоод өнөөдөр бас нөөтийн одоо татвар маань бизнесүүдэд бас томоохон бас дарамт болж эхэлж байгаа. Жишээлх юм бол үйлчилгээний байгууллага одоо манайх бол жишээлбэл зөвлөх үйлчилгээний компани. Бид нар гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудтай хамтраад ажиллахлаараа бид нар баг тэр нөөт хийсэн нэг ажил үйлчилгээнд дээрээ бид нар баг 20% нөөт төлж байгаа. 10 биш 20% нөөт. Тэр 20% нөөт маань бол яг манай компаниас төлөгдөж байгаа. Би ямар нэгэн хэрэглэгчээс авахаас илүүтэй. Тэгэхээр иймэрхүү үйлчилгээний компаниудад ялангуяа өндөр технологийн одоо ноу хау Монголд одоо шилжүүлж, суурьшуулж, оруулж ирэх мэдлэгийн үйлчилгээний салбарт бол иймэрхүү одоо импортын үйлчилгээ гадаадын одоо ажилтнуудыг гадаадын мэргэжлүүдийг оруулж ирснийхаа төлөө төлж байгаа. Нөөт бол одоо өндөр болчиход байгаа. Тэгээ 20 болчиход байгаа байхгүй юу? Ийхүү бизнес эрхлэгчид нөөтийн хувь хэмжээг бууруулах, тэг шавдаг болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Нөөтийн систем дэлхийн 170 гаруй оронд үйлчилдэг. Энэ нь иргэд аж ахуйн нэгжүүдийн орлогыг хянах, мөн төсвийн орлого бүрдүүлэх зорилготой эцсийн хэрэглэгчдэд ноогдож байгаа татвар. Хувь хэмжээний хувьд манай улс дундаж буюу 10% ноогдуулдаг. Жижиг эдийн засагт татварын орлогын 50%-ийг топ 100 аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлдэг манай улсын хувьд нөөтийн хөө 10%-ийг бууруулах боломжтойг зарим эдийн засагчид хэлдэг. Үүнд улсын хурлын дарга зандан шатар ямар байр суурьтай байгааг одоо сонсъё. Нөөтийн татвар бол төсвийн орлогын гол цөм нь бол нөөтийн татвар байна. Нөөт бол 10% тийм ч өндөр татварт орохгүй, дэлхийн үнэт чаас бол өндөрт орохгүй. Гэхдээ нөөтийн татвар чинь нэмсэндээ артан дээр нэмэгддэг байна. Нөөт нэмэгдлээд бол талхны өмнө тэр хэмжээг нэмэгдэх гэсэн. Тэрнийг бол бас илүү шудраг ус татвар гэж хоёр төсөж байгаа. Нөөтийн хувь хэмжээг бууруулах нь бараа үйлчилгээний үнэ буурч борлуулалт нэмэгдэх сайн талтай байж болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд татварын хувийг бууруулах боломж хязгаарлагдмал байна. Өнгөрсөн онд гэгтэл нөөтийн орлого 1.2 их найт төгрөг байсан. Бид 50% буурууллаа гэхэд үлдэж байгаа орлогыг хаанаас төвлөрүүлэх, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа нэмэгдүүлэх, төсвийн зардлаа танах гээд олон хүндрэлүүд гарч болно. Гэхдээ дотоодын зах зээл дээр үнэн өсөж байгаа бараа бүтээгдэхүүн импортлогчид ихэнх тохиолдолд нөөтөөс чөлөөлөгдөж байна. Энэ нь системийн гажуудлыг бий болгож байгааг судлаачид санууллаа. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Өнөр Жаргал. Яг энэ нөөтийг судалдаг хүмүүс хоёр хуваагддаг л да. Ерөөсөө анх дэлхий дээр энэ татрыг бий болгосноос ахуулаад нэг хэсэг нь бол нөөт их татрын системийг эрүүлжүүлдэг, хяналт тавих боломжийг олгодог, төсөвт найдвартай их үүсвэр болдог, хэрэгтэй татвар юмаа гэж үздэг. Нөгөө хэсэг нь бол эцсийн хэрэглэгчийг илүү их шулж байдаг, хэрэглээг их дарамттай болгодог, хэрэггүй татвар гэж үздэг ийм хандлагууд байдаг. Гэхдээ өнгөрсөн жилийн байдлаар дэлхийн 170 орн өнөөдөр хэрэгжүүлсэн байна. Тэр хэрэггүй байсан бол тэр 170 орн эхнээсээ болноод дэлхий дээр 5 орн л одоо амжилтгүй нэвтрүүлсэн байдаг. Буцаад эргэж дахиж нэвтрүүлсэн. Зарим нь бүр 2 удаа туршаад нэвтрүүлсэн байдаг байхгүй. Хэрэггүй байсан бол тэр орнуудын нэг нь ч гэсэн болноод яг л одоо дэлхий дээр хэрэгжүүлж байгаа загварын дагуу хэрэгжүүлж байгаа. Одоо яг л стандарт. Манайх ч одоо хувийн хэмжээнүүд OECD-ийн гишүүн орнуудтай харьцуулах юм бол бага байгаа 9 пунктээр бага дунджаас нь. За тэгээд одоо энэ буцаан олголт хасалтын систем яг ганц хоёр гажуудуулсан зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл үндэсний үйлдвэрлэгчийг дэмжиж гин гээд одоо давхар зохицуулт хийгээд баахан одоо гурилын үйлдвэрч гэдэг юм уу, махны үйлдвэрч гэдэг юм уу, сүүний үйлдвэрч гэдэг юм уу, бүтээгдэхүүнүүдэд чөлөөлүүлэх.
Тэгээ энэ нөгөө ялгаатай байдал бий болгож байгаа нь өөрөө энэ нэмэгцүүртгийн албан тушаалын системийг гажуудуулаад хин ч гэсэн тэр чөлөөлсөн байдал руу орох гээд те бүгдээрээ л одоо чөлөөлүүлэх талаар. Дээрээс нь манай татварлагчид чөлөөлөх гэдэг үгийг л их хүсдэг. Тэгээд бишээ дээрээс нь тэр хуулинд байгаагаас гадна жижиг хуулиудаар маш их чөлөөлтүүдийг оруулж ирдэг. Энэ нь өөрөө нэмэгцүүртгийн албан тушаалын хэрэгжүүлэлтийг гажуудуулаад байгаа. Тэрнээс биш манайх хэрэгжүүлээд дууссан юм биш. Хэрэгжүүлээд дууссан улс орн байхгүй шүү дээ угаасаа. Хэрвээ нэмэгцүүртгийн албан тушаалыг хүмүүсийн хүсэж байгаа шиг байхгүй болгочих юм бол тэгээд одоо хувь хүний орлогын албан татчихгүй нэгжийн орлогын албан одоо хувь хэмжээг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд очино. Тэгээ энэ бизнесээ дэмжиж байгаа яг тухайн бизнестэй чиглэсэн хөнгөлөлт чөлөөлтүүдийн бодлогыг байхгүй болох шаардлага гарч ирнэ. Бишээ төсөвт мөнгө тутмын чинь энэ халамжийг байхгүй болох тухай асуудал ярина. За ингээд төсөвт мөнгө тутвал одоо ямар үр дагаврууд гарах вэ? Тэр бүх үр дагаврууд л хүлээж байгаа байх л та. Олон бизнес эрхлэгчид ашигтай ажиллаж байвал нийгмийн эдийн засгийн хөгжил дэмтэй. Өөрөөр хэлбэл улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 3-2 идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ашиг орлоготой байвал ажилгүйдэл буурч иргэн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс нөөтийн хувь хэмжээг эргэж харах, заримын чөлөөлж, заримд нь хатуурхдаг хандлага болох, тэгш авдаг байх зарчмыг хэрэгжүүлэх учиртайг хувийн хөвчл болон судлаачдын төлөөлөл хэлж байна. Мөн татварын тэгш бус байдлыг арилгах, орлогоо бүртгүүлэхгүй байгаа хэсэгт хяналт тавих үүрэг нь иргэд олон нийтэд байгаагч сануулж байсан юм. Ер нь үлийн татварыг хэн төлж байгаа гэхээр би төлж байгаа. Тэгэхээр татвар байхгүй бол энэ улс орон оршин тогтнохгүй. Хүн болгон бизнес эрхэлж байгаа субъект болгон өөртөө тохирсон хуулиар хөдөлгсөн татвараа төлж үүргээ биелүүлж улс орныхоо одоо нөгөө тусгаар тогтмол бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал тэгээ цаашлаад хүчил цэцгэлтэн товь нэмэр оруулах хэрэгтэй гэдэг зүйл байгаа. Гэхдээ хэрэглээний татвар буюу нэмэгцүүртгийн албан татварыг худалдаа авч байгаа би төлчихөж байгаа шүү дээ. Тэгэхээр миний төлсөн татварыг би үүргээ биелүүлээд татраа 50 бараагаа авчиж шүү дээ. Тэгэхээр миний төлсөн татварыг бизнес эрхлэгч маань ашиг болгож өөртөө авч үлдээд байна гэдгийг маш сайн ойлгоод тэгээ тэрнтэй эцсийн эрхлэгч маань өөрөө баримтаа нэхэж авч тэмцэх ёстой. Хамгийн нэгдүгürt бол тэгэхээр зөвхөн улсыг хараад улс ганцаараа энэ үүргийг үүсгэх ёстой шүү дээ. Түр энийг хийн гэж болохгүй л дээ. Жишээлбэл би бол өөрийнхөө төлсөн татварыг нэгд миний карманаас гарчиж байгаа юм чинь очих ёстой газар очих ёстой гэдгийг бодох ёстой. Нөгөө талаараа тэр бизнесийг зөв эрхлэх ёстой. Хэрвээ тэр татварыг оногдуулсан бусдаас ураад авсан татвараа төлж чадахгүйгээр байх юм бол би бол тэр бизнесийг одоо буруу бизнес байна л гэж хэлэх гээд байна л да. Иргэдэд бараа үйлчилгээ борлуулж байгаа иргэн хуулийн этгээд 2 үн санал болгох нь хууль ус. Нөөцтэй бол 110,000, татваргүй бол 100,000 гэсэн байдлаар худалдаа эрхлэх нь татварын тухай болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Нөгөө талдаа бизнес хийх гэж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд татварын тогтолцоог нарийн судалж төлөвлөөгүй ажиллаа эхэлдэг. Сүүлд нь хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах шаардлагатай гэсэн байдлаар төрөөс дэмжлэг хүсэгчдийн тоог нэмдэг хандлагч их байна. Наймарвныг нэвтрүүлгээ ээлжид дугаарыг нэмэгдсэн өөртөө албан татвар бизнес сэдвээр хүргэлээ. Сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тодох.